Сайн байцгаана уу? Эрхэм үзэгчид та бүхэндээ цэргийн сууц жанжин соён гэгэрүүлэгч Галдан бошго тааныхаа үндэсний 380 жилийн Аранга аймгийн Үлзийцэн байгуулагчны түүхт 100 жилийн он баярт зориулан эмэгтгэж байгаа Аравдны өөлд Аранга аймгийн Үлзийцэнийн түүхийн 760 хэмээх номынхоо тухай товчхон танилцуулъя. За манай сумын түүхийн уг их нь ойрдын түүхийн салшгүй бүрэлдэхүүн хэсэг билээ. Ойр төмний түүхэнд уул мөрөө тод үлдээсэн төмтийн жанжин Аравдны өөлдүүд нь 1702 онд хошууны зохион байгуулалтанд орсноос хойш 322 жил. Сайн ноён хан аймагт 1761 онд харьяалагдсан Монголын анхны төр тулс Хүннү гүрний нийслэл Луу хотын туур бүхий Өгөөмөр баян нутагт сууршаад 263 дахь хавартаагаа залгаж Монголын түүхийн янз бүрийн цаг үеуд буюу Манжийн дарангууллын үед халахын умар замын цэцэрлэгийн чуулганд хавсран захируулсан өөлдийн хойд өшөө. Богд хаант Монгол улсын үед Сайн ноён хан аймгийн Бишрэлтвэс Бадан гарвын хошуу хэмээгдэж социализмын үед Цэцэрлэг мандлын аймгийн Баян байшир уулын хошуу, Цэцэрлэг мандлын аймгийн Бацангил уудын хошуу, Аранга аймгийн Үлзийцэн гэх зэргээр нэрлэгдэн 17 дахь жарныхаа 37 дахь жилдээ 100 та төмнийхээ 100 жилийн ойг ёслол төгөлдөр тэмдэглэхээр товлоод байна. Аравдны өөлд Аранга аймгийн Үлзийцэнийн түүхийн 7 жирийн хэмээх номыг анх 2014 оноос эхэлж эмэгтгэж эхэлсэн. За энэ номыг одоо ойрдын түүх судлаач доктор профессор Насүхбаатар багшийн зөвлөгөөгөөр түүхийн ухааны докторант Ухнагийн анх талаа баяр хянан тохиож байна. Аравдны үед Аранга аймгийн Үлзийцэнийн түүхийн 760 хэмээх энэ номонд орсон үйл явдлуудаас сонирхуулъя та бүхэндээ. За номын тухай товч өгүүлэх нь гэсэн 1-р бүлэгт Үлзийцэнийн засаг дарга, Үлзийцэнийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга нарын мэдчилгээ. За 2-дугаарт Аравдны өөлд Аранга аймгийн Үлзийцэнийн түүх хэмээх ном бичгийн учир гэсэн Ухнагийн анх талаа баярын нийтлэл, Б.Н. Камгалангийн Аравдны өөл гэхийн учир хэмээх нийтлэлүүд орж байна. За Үлзийцэнийн түүхийн 760 гэсэн 2-дугаар бүлэгт 1627 оноос хойш онцлог үйл явдлыг он тооллын дагуу бичлээ. За 11-р жарнаас энэ өөлдийн түүх эхэлж байгаа. За 11-р жар нь 1627-оос 1686 оны хооронд болсон онцлог үйл явдлуудыг бичсэн байгаа. За 1-дүгээрт улс төрийн бутарлын үе эхэлсэн Монгол улс 1368-аас 1691 он хүртэлх үед зүүн гарын хаант улс байгуулагдсан 11-р жаранд. За Галдан бошго таан зүүн гарын хаан суусан. Ойрдын зай бандид намхаа жамц тод үсгийг зохиосон. Манжийн хаанаас зүүн гарын галданд хаан цол болгожээ. Галдан хаанд төвдийн 5-дугаар далай ламаас бошго тэмээх буюу Тэнгэрээс заяат гэсэн цол хүртээж Бурхан Тэнгэрийн бошгоор хаан болсон хэмээн зарлажээ. За 12-дугаар жарных нь онцлог үйл явдлууд нь 1687-оос 1746 оны үйл явдлууд байх нэ. За Манжийн үе эхэлжээ. Халах Монгол Манжид дагаар оров. Галдан бошгот хаан ойрдын их цэргийг биеэр удирдах Манжчин улсын дарангуулын эсрэг дайнд зүүн зүгт гарчээ. Галдан бошго тааны цэрэг Өвөр Монголын Улаанбудангийн газар Манжийн их цэрэгтэй хүчтийн зүргүүд тулаан хийж ухарч Галдан хааны нутагт иржээ. Ухарч халахын нутагт иржээ. За Аравдан жанжны хошуу байгуулагджээ гэсэн ийм онцлог үйл явдал болж 13-дугаар жаранд болсон онцлог үйл явдлууд нь Хотгоодын ban Засагт хан аймгийн тусдаг жанжин Чин гүнжөв Манжийн эсрэг босжээ. Амар санаа зүүн гарын улсын хаан болжээ. Амар санаа Чин гүнжөв нарын бослого дарагджээ. 1755-аас 1758 оны тусгаар тогтнолын хөдөлгөөнд оролцогчдыг манжууд харгислан шийтгэжээ.
Сайн Ноёнхан аймагт Өөлтийн 2 хошууг захируулав. Аравдангийн хошууг Өөлтийн Умар хошуу хэмээн нэрлэжээ. Сайн Ноёнхан аймгийн Өөлт 2 хошуурын зарим ардуудыг Ховд голын хөндөй цам гаравт нутаглан суулгасан одоогийн Ховд аймгийн Эрдэнэ сумын Өөлтүүд ажээ. 1781 онд Сайн Ноёнхан аймгийн Харьяаны Өөлтийн 2 хошууны ноёдыг тасралтгүй үе улиран хошуу засаг залгамжлуулахаар зарлиг гарчээ. 1797 онд Өөлтийн Умар хошуу олзтуудын өвөрт сууршиж 1810 он хүртэл 13 жил болжээ. За 14-р жарны онцлог үйл явдлууд нь Өөлтийн Умар хошуу одоогийн байгаа газраа буюу Орхон голын хөшөөтийн дэнжид ирж сууршжээ. Өөлд байсан хүрээний цогшин дуганыг барьжээ. Ором гигантэн өөрийн хийдийг өгийн нурын хойд ингэр баясгалан туулын өвөрт байгуулж Өөлдийн дээд хүрээ буюу Ором гигэний хий хэмээн нэршжээ. Данзан Аравданы ах Сул Амбан хандын 4-р үеийн ач засаг хошууны бэс Бонцгийн хүү намжил Өөлтийн Умар хошууны ноён суужээ гэсэн ийм онцлог үйл явдлуудаар ингээд 15 дугаар 60. За 15 дугаар 60-нд Богдтанд Монгол улс байгуулагджээ. Баян байшир уулын хошуу Жаргалант олзот Өлзийт гэсэн 3 сумтай Арбан баг 48 10 486 өрх 2646 хүн амттай байгуулагджээ гэсэн мэдээлэл байна. За 16 дугаар 60 1927-оос 1986 оны хооронд болсон үйл явдлууд байх нэ. За 17 дугаар 60 1787-оос 2046 онд болсон үйл явдлууд байх нэ. За ингээд 2 дугаар бүлэг нь юм. 3 дугаар бүлэг нь болохоор 3 дугаар бүлэгт хавсралт мэдээллүүд орсон байгаа. За хавсралт мэдээллүүдээс жишээглэн танилцуулахаар за бишрэлт байсан хошууны ноёдын зэрэг залгамжилсан байдал, Өлзийт сумын тухай домог, Өлзийт сумын таглагтай уул, нуур, аршаанууд, Өлзийт сумын түүх соёлын дурсгалын жагсаалт, Өлзийт суманд шинээр бүтээн байгуулсан дурсгалууд, за тэгээд Өөлтийн харлаг туг үцээлдсэн эрхмүүд, за Өөлт төмний их шүтэн алтан зуурхны мөргөлийн яслал зориулсан хүчит бөхчүүдийн барилдааны товчоо, Өөлт төмний их шүтэн алтан зуурхны мөргөл зориулсан хурдан хүлгүүдийн амжилтын товчоо, 1939 оны халах голын байлдаан, 1945 оны чөлөөлөх дайнд оролцсон дайчдын нэрс, энхийг сахиулах хүчинд Өлзийт сумаас оролцсон дайчид, Өлзийт сумаас улс төрийн хэрэгээр буудан алж хөрөнгийг нь хураах ялаар шийтгэгдэн цагаатгагдсан хүмүүс, за Өлзийт сумаас төрөн гарсан алдартнууд, Өлзийт сумаас төрийн дээд шагнал одон медаллаар шагнагдсан иргэд, Өлзийт суманд оруулсан хөрөнгө оруулалт, Өөлтийн хиймэр, өв соёлын наадмын мэдээ, за Өлзийт сумын түүхтэй холбогдолтой номын жагсаалт, ивент тэтгэгчид, Өлзийт сумын утасны жагсаалтууд зэрэг орно. За ингээд энэхүү номонд Өлзийт төмнийхэн түүхэн замналыг 470 он тооллоор эмхлэн хойцтой мэдлэг болгон хүргэж түүхийн судалгааны эргэлтэнд оруулахыг хичээн нэмэгдэж байна. За энэ ном маань 6 дугаар сарын 15-ны өдөр Цэргийн түүхийн төв архиваас 1939 оны халах голын байлдаа 1945 оны чөлөөлөх дайнд оролцож байсан Ахмад дайчдын судалгааг авч номондоо хавсрагаснаар хэвлэлтэнд шилжүүлэхэд бэлэн болно. Анхаарал тавьсан та бүхэндээ баярлалаа.